Нэгдүгээр бүлэг. Баян чинэлэг гой нэр энэ насныхаа нь болох нэгэн бүсгүйг уйггүй ирж хаах ёстой гэдэгтээ санал үл нийлэх хүн хорвоод үгүй визээ. Тэгээд тэрбээр шинэ газарт ирж суурших тоолондоо шинэхэн хөршүүд учрыг ойлгож байна гэх шиг битүү харц чулуудахыг хамгийн түрүүнд анзаардаг юм. Түүгээр зогсохгүй нөхөрт гарах насны охидтой эзэгтэй нар өөрийг нь өмчлөх ордлого хийж эхлэхийг мэдэрнэ. Нэгэн нарлаг сайхан өдөр нүдэн дулаахан ялдам төрхтэй хатагтай эр нөхөртөө хандан хэлжээ. Давах аригт умардын нэг чинэлэг залуу сүйх тэрэг хөлөглөн манай уугаар өнгөрч яваад нээзер фил парк идлэн харангууд сэтгэл алдарч даруй түрээслэн авчээ. Жилийн 4-5 мянган фунт стерлингийн орлоготой залуу ноётон гэдэл боддоо. Манай охидын хувьд ямар гялалцсан аятай боломж нэгцнийг харж байна уу? Гэхдээ тэр залуу ихнэр сонгох зорилгоор энд ирлээ гэж үү? Ноён Беннет, та дэмий юм яриха болж үзээч дээ. Манай охидын нэгэн дурлагт нь хин саад болох үлээ. Тийм болохоор ноён Бийлинг манай энд дөнгөж дөхнөнгүүд та айлчилж очвол зохино. Хөршүүд манай адил зорилготой айлчлал хийхээр айл хэдийн зэхэж байгаа гэдэгт итгээрэй. Товчхондоо та манай шинэхэн хөрш залуу ноён Бийлинг заавал айлчилж очих хэрэгтэй байна. Учир нь та эхэлж айлчлаагүй цагт би болон бидний охид айлчилж чадахгүй шүү дээ. Хадагтай та хитрхи ёсорхоод байх шиг. Ноён Бийлинг таныг очвол баяртай хүлээж авах байх. Яг би танаар зураас дайж болох юм. Манай охидын хэнийг ч сонгосон бай. Баярлахаа шулуухан уламжлая. Гэхдээ Элизабетийн тухай аятайхан үгсийг онцолж авчруулах нь зөв байх. Би эрс эсвэргөөцөж байна. Элизабетэд бусдаас дэрдэх юм байхгүй. Джейн түүнээс илүү царайлаг. Лидия илүү цог завхлантай. Гэтэл Элизабетийг яагаад онцлоод байгааг тань ойлгохгүй юм. Туундээ тулбал манай охид бүгд тэнгээ. Ганцхан Элизабет бусдаас арай илүү авахалжтай нь үнэн шүү. Төрсөн охидоо ингэж хэлэх гэж дээ. Миний уурыг барах тань тийм сайхан байна уу? Миний хөөрхөлтэй мэдрэлийг та ер өрөвдөж хайрлахгүй хүн юм аа. Та сэтгэлийн гуньгаа ядах юмгүй үргэж цаашид манайхтай хөршлөх жилийн 4 мянган орлоготой босод олон залуусыг үзэж өнгөрөөх нь гарцаагүй. Тэглээгээд ямар нэмэртэй вүлээ? Та айлчлахгүй гэж гүж үдэлж байгаа хойно. Ноён Беннет бол гинтийн шийдвэр гарах дуртай. Хорон өгөө тэсэр төвчээр янтгар зан сүлэлцэн этгээд хүн болохыг энд дурдвал зохино. Яг үүнээс болоод тостой тогоонд хошуу холбоод 20 жил өнгөрсөн эхнэр нь одоо болтол түүнийг бүрэн гүйцэд ойлгож чадахгүй яваа билээ. Хадагтай Беннетийн тухайд бүдүүн баараг, ааш зан хоримтгай, эргэн тойрны бод түүнийг ойлгохдоо тааруу эмхтэй. Гэвч өөрийгөө их эмзэг нарийн сэтгэлдээд тооцно. Огтоо аятайхан нөхөрт гарах нь түүний амьдралын зорилго бөгөөд айл хөршөөр айлчлан хов жив ярьж цаг нөхцөх дуртай нэгэн юмсанч. Бүлэг 2. Ингээд ноён Бийлинг гэртээ ойрох хүсэлтэй хүмүүсийн урт чагсаалтанд ноён Беннет бусдаас төрүүлж дугаарлсан хэрэг. Шинэхэн хөрштэй уулзна гэдэгтээ тэр агшин зуурч эргэлзсэн удаагүй. Гэвч эхнэртэй харин иймэрхүү уулзалт ямарч боломжгүй мэт баталж ярьсаар ирэв. Харин өнөөдөр үннийг санамсаргүй ярих аятай дэлгэж билээ. Удаах охин Элизабет бүрх малгайхаа сүрлийг хичээнгүйлэн цулгаахыг ажиглангаа ноён Беннет хэлсэн юм. Элизабет, чиний энэ ажил ноён Бийлинг лав таалагдахгүй. Тэдний айлчилж очиж чадахгүйгаас хойш юу таалагдахыг яаж мэдэх вүлээ дээ гэж хадагтай Беннет хэдэрлэнэ. Ээжээ, бид тэр ноёнтой 2-7 хоногийн дараах үйлчлэг дээр гарцаагүй таарахыг та мартаа юу? Тэгээд ч хадагтай Лонг түүнийг бид бүгдтэй танилцуулна гэж амласан шүү дээ. Хадагтай Лонг өөрөө 2 үеэл дүүгээ нөхөрт гаргахаар мэрэж яваа хүн. Бусдыг тэр ноёнтонтой танилцуулж өгөх нь юу л бол. Тэгээд ч тэр үйлчлэгийн урд өдөр нутагтаа дөнгөж ирэх юм билээ. Оролцож яаж амжих вэ? Тэгвэл хадагтай та өөрөө шинэ ноёныг бусдад танилцуул тусалж болох юм шүү дээ. Мэдээж хэн нэгнийг сайдар таньж мэдхэд 2-7 хоног хангалтгүй л дээ. Гэхдээ хадагтай Лонг энд байсан бол үеэлүүдийн хамт бусдаас өрсөх боломжийг яавч алдахгүй байсан биз. Тиймээс бидэнд азаа үзэхээс өөр зам үлдээгүй. Тэгээд л миний бие санаачлахыг гартаа авахд ирэхгүй хүрсэн юм. Охид аавыгаа гайхан ширтлээ. Хадагтай Беннет арай гэж биеэ бариад үлв. Тими хоосон сүржигнэл. Та юунд ингэтэл гасан вэ? Танилцах ёслол болон түүнтэй холбоотой элдвээс ёсрохлыг та нэрээ дими хоосон сүржигнээд тооцоогүй байлтай. Би хувьдаа тэгэж бодохгүй. Мэри, чи энэ талаар юу гэх вэ? Ухаалаг ном уншиж тэмдэглэл хөтэлдэг, сэрэг толгойтой гэж алдарсан болохоор ч би асууж байгаа юм аа. Мэри боломжийг ашиглаж магтууштай гүн утга агуулга бүх юуг хэлэх гэсэн ч таг гацав. Мэри гүгээ зэхэж байх хооронд ноён Бийлингийн тухай яриандаа эргэж орцгоё. Тэр ноёнтноос би бүр залхажгүй эцлээ. Хэмээн хадагтай өглөнө. Тэгээ та энэ тухайгаа арай эрт дуулахгүй дээ. Ядахтаа өнөө өглөө хэлсэн бол би ноён Бийлингийг
айлчилж очихгүй байхсан. Гой нэг тайл юм. Гэж би нэгэнд айлчилсан болохоор та нар танилцах ёслоо зайлж чадахгүй. Ээж болон охидын гайхшрал баяр хөөрт хязгаар байсангүй. Ноён Бенет яг ийм үр дүн харахыг хүссэн билээ. Хөөрлийн ихний давлгаа намжингууд хатагтай Бенет бардам мэдэгдэв. Ноён Бенет, та үнэхээр найрсаг урайлах хүн шүү. Миний үгийг ер нь эрүүл саруул ухаанаас урсах үгсийг сонсож дагахыг тань мэдээд байсан юм аа. Охидоо дэндүү хайртай болохоор гар цаггүй айлчлахыг тань мэдэж байсан. Ноён Бенетийг сэтгэл ханамжтай гарч явсны дараа хатагтай охидтой хандлаа. Та нар үнэхээр сайн автаа шүү. Бид түүнд яаж талархах ёстойг мэдэхгүй юм. Бид хоёр чинь ийм насандаа шинэ хүнтэй танилцаж явах тийм таатай ажил биш. Гэхдээ та нарын төлөө бол юу угч гарцдахад бэлэн. Лидия, хэдий чи манай отгоо охин боловч ноён Бинглид бүжигт цэнгүнд чамайг урьж бүжиглэн гэдэгт би лав эргэлзэхгүй байна. Надад айх юм алах. Би отгоо охин боловч гэртээ хамгийн нуруулгын шүү дээ гэж Лидия түрэнгийн хариулна. Улмаар ноён Бингли хизээ альжилж ирэх ямар зоог барих тухай яриа хөөрч гарлаа. Бүлэг 3. Хатагтай Бенет 5 охинтойгоо хүч хавсан байж ноён Бинглийн гадаа төрөх байдлын тухай мэдээллийг угаас дуу цөөнтэй нөхрөөсөө тандаж мэдгээр өчнөн оролцсон ч ялагдал хүлээ. Үүний тулд тулгаж асуух, урнаар төсөөлөх, бүдэг таамаг дэвшүүлэх гээд эмэгтэй хүний тархинд байдаг элдв арга мэхийг хэрэглээд нэмэр болсонгүй. Эцэст нь хатагтай Лукасын тагнуулын мэдээнд дулдуудахаас өөр замгүй болсон юм. Түүний яриагаар хинийч таалал нийцхүйц сэтгэл булаам сайхан залууг ин. Бас удахгүй зохиогдох бүжигт цэнгүн үдшилтэд оролцсон гарцаагүй. Энэ үнэхээр таатай мэдээ байлаа. Бүжигт хорхоосох нь хайр дурлалын замд тавьж буй анхны алхам мөнөөсөө мөн. Энэ мэдээ нэг бус залуу халуун авахын зүрхийг болиглуулв. Охтын минь нэг Незерфилдэд ад жаргалтай түүхнэж аваад бусд нь яаж игээд нөхөрт гарчихвал надад юусах юу байх вүлээ дээ гэж хатагтай Бенет өглөнө. 2 хоногийн дараа ноён Бингли ноён Бенетийн урилгаар хариу айлчлал хийв. Тэд номын санд 10 минутыг хамт өнгөрөөлөв. Уг нь залуу зочин хүмүүсийн амаа олохгүй магтах, үзэсгэлэнгаа охидтой нь уулзахыг хүссэн ч эцгийн царайг хараад энэ удаа дуугүй өнгөрөхөөсөр аргагүй болжээ. Харин дээврийн хүндий давхарт ажиглалтын байрлал эзэлсэн охинд зочны хүүх цов хар морийг харж чадсанаар хавгүй өөлөө амжилтанд хүрсэн гэж хэлж болно. Одоо хатагтай Бенетийн хариу алхам хийх ээлж ирсэн тул оройн зоогийн урилга илгээв. Тэгээд дүүрэн магтаал хүлээхээс аргагүй эзэгтийн хамаг авиас чадварыг гайхуулгаар зэхэд байтал баясгалан төлөвлөгөөг нь нураах хариу ирлээ. Ноён Бинглийн ажлын шаардлагаар бүтэн өдөржин нийслэл явах тул урилгыг харамсалтайгаар буцаахаас аргагүй болсон тухайгаа дурджээ. Сууршиж амжаагүй шахав хүнд ээжтэйш явах ямар ажил байдаг билээ дээ. Арай эрвэхий шиг дэвж явдаг нэгэн биш үсттэй гэж хатагтай хартна. Гэвч ноён Бингли үдшилтэд цэнгүнд ойр татны өөр хүмүүсийг бас урахаар Лондон явсан тухай таамаг дэвшүүлснээр хатагтай цээжинд асаад байсан гал сая нэг намжав. Гэтэл ноён Бингли нэрээ ноёд хатагтай нарыг урьж авчирхаар явсан тухай цуу яриад игджээ. Бүжигт цэнгүүний тахимд сочид орж ирэх үеэр ноён Бингли 2 эгч хөргөн ах ба үл таних залууг дагуулсаар ирснийг олон соргог нүд олж харав. Царайнаасаа эрүүл чирэг бие махбодын ягаан туяа татуулах. Энгийн бөгөөд чөлөөтэй ааш авиртай үнэхээр өөгүй ноён юмсанж. Эгч нар нь чамин хий маяг ба нарийн таашаал сонголтоор бусдаас эрс ялгарах сайхан эмэгтэйчүүд байх бол хөргөн ах ноён хээрстэн жинхэнэ сургалчтан мөн. Гэхдээ түүний найз ноён Дарси бүхний анхаарлыг татлаа. Нуруулаг бахтам сайхан царай төрхтэй тэр залуу үзвээс язгууртан байсан юм. Энэ залуу жилийн 10,000 орлоготой гэхээрээ танхинд орж ирэхтэй хамт төгөв. Ноён Бинглигээс илүү сэтгэл булаан залуу гэдэгтээ авхаанаар санал нийлнэ. Тэгээд нутгийн хөөрхөн хүүхнүүд энэ үдшийн турш бишрэл дүүрэн харцаа түүн рүү цөлж өнгөрөөлөв. Даанч тэр залуугийн ааш араншин цугласан олныг хэрт хийн дургуулхад хүргэсэн билээ. Тэр өөрийгөө бүхнээс өндөр тавьдаг бардам нэгэн болж таарав. Дөнгөж төрж мандаж асан нэр хүнд тэр дороо шалдаа буулаа. Найзынхаа чигчийн хуруунд ч хүрэхгүй ба угаас зэвүүн төрхтэй гих итгэл үнэмшлийг тоолж баршгүй эд хөрөнгөтэй тухай ам дамжсан яриа хүртэл сарниаж чадхааргүй болжээ. Ноён Бингли эсэргээрээ хөвгчлээ. Нийтж байж бүжигт цэнгүүн хурдан дууссанд гонсоож гэртээ цэнгүүн зохион гэж бүхэнд амлална. Ноён Дарси хатагтай Херцгийг ганц л удаа бүжгэнд урьж бас найзынхаа эгч Бингли авахатай нэг тойрсныг эс тооцвол ёор бүжиглээгүү бөгөөд ерөөс хин нэгэнтэй танилцахаас сэргийлж байх шиг аашлна. Оройжонгоо танхимд ганцаар холхиж ойрын хүрээллийн хүмүүстэйгээ хаа нэгтээ үг солино. Энэ хорвоо түүн шиг муухай ааштай.
Гэвчхийн аргагүй хүн үгүй гэх бодол нутгийнхны дунд бүр бэхжив. Дахиад түнтэй таарах хүслийг хинч дотроод хийсэнгүй. Хамгийн хатуу дургуутсагчдын тоонд хатагтай Беннет байлаа. Гэтэл дайран дээр давс гихчээр увайгүй залуу маань Беннет огт авхай нарын нэгтэй тоомжиргүй харьцснаас болоод хатагтай дургуутсал хурцтан гаарч билээ. Ирчүүдийн тоогоор цөөн тул хоёрч бүжгийг ганцаар гүйрч өнгөрсөн Элизабет ноён Дарсли ба Бингли авах хоёрын яриаг санамсаргүй сонсчээ. Ноён Бингли бүжгийн тойргоос түр холдоод залуу ноёныг хөгжих орлого хийсэн юм. Дарси, алив явж бүжиглээчтэй. Ингээд ганцаараа хана баг нь ширтээ зогсох хэрэггүй. Намайг буу ятга. Би танихгүй хүнтэй хизээж бүжиглэхгүй. Гэтэл таны эгч нар завгүй байна. Харин энэ тархим тэднээс өөр хинтэй ээж бүжиглсэн миний хувьд гисгэл болохоор юм. Ингэж сүржигнэхээ болж үзээ. Өнөөдрийн өдөр шиг ийм олон хөөрхөн бүсгүй нэг дор цугласныг харж байсангүй шүү. Чи харин хамгийн хөөрхнийг нь уургалж амжсан шүү дээ. Гэт Дарси Беннет огт авхай нарын уугныг санаа алдан харав. Миний харж байсан хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй тэр мөнөөс мөн. Гэхдээ дутуугүй царайлаг дүүнд бас байна. Яг чиний ард сууж байх шиг. Дарси нааш эргэж Элизабетийг ширүүлснэ. Хүүтнээс цааш ирэглээ. Яагав дайжгүй. Гэхдээ миний сонирхлыг татахаар хөөрхөн биш юм. Өөр хинт ч тоогдохгүй суугаа эмэгтэйг зугаа цолж буян үлдэх санаа өнөөдөр надад даан чалга та. Чи харин түүн дээр бошоохон боцож оч. Дэми цагаа өрөөд яах вэ? Элизабет угаас нийтж цайлхан хүн тул болсон явдлын тухай найз нартаа нууж хаалгүй ярьжээ. Энэ явдлыг эс тооцвол бүжигт цэнгүүн дээр Беннетийн охид гялалзсан амжилт боллоо. Ууган охиныг ноён Бингли хоёр дараалж бүжигт өрөв. Бинглигийн эгч нар түүнд бас тун талтай байсан. Бингли авхаа Мэриг энтхийн хамгийн тэгчин шавхай бүсгүй гэж магтахыг хүмүүс чихээрээ сонсчээ. Кити Лидия хоёрт ч бас аз дайрав. Тэднийг залуус оройжонгоо эргүүлсэн юмдаг. Үүнээс илүү амжилт гэж хаана байх вэ? Тэгээд Беннетийн сэтгэл санаа туйлын өндөр гişтэй харж билээ. Хатагтай Беннет намын санд суусаар буй нөхөртөө өнөөдрийн амжилтын тухай дуржигнтал ярьсны эцэст мэдээж ноён Дарсиг муулахаа марцсангүй. Элизабет түүн таалагдаагүй сайн хэрэг. Тэр Дарси тун тааламжгүй зэвүүн залуу. Их хэрхүү гэж жигтэйхэн. Хамраас үхэж үүгээр түүгээр холхио адал. Үгүй өрөө. Миний охин түүн таалагдаагүй юм гинэ. Яста хол хэвтэн. Ноён Беннет та уг нь тэнд очисон бол түүний сагсуурлыг нь дорн дарж өгөх байсан да. Тэр увайгүй залууг ботхоос зэвүү хурч байна. Бүлэг 4. Жейн дүүтэйгээ хоёулахнаа үлдэнгүүт сэтгэлдээ илэрхийлэх гэж ярав. Нарийн мэдрэмжтэй цог золбоотой, али хошин зантай, тэр чихийн сурвалжид ноён. Хичнээн хэнцэр, нийтж, бас хүмүүжил сайтай гэж. Дээр нэр хүнд байх ёстой яг тэр хэмжээний царайлаг сайхан залуу. Ер нь 10 хуруу тэгш гэж Элизабет нэмж хэлв. Намайг бүжиг дахин орно. Чиний санаагүй тул би маш их баярлсан. Чи тэгтэл талархах хэрэггүй. Бүжиг цэнгүүнд ирсэн айлч бүсгүйгээс чи тав дахин хөөрхөн хон аргагүй шүү дээ. Тэр үнэхээр ээлдэг залуу юм. Урд өмнөх чиний шүтэн бишрэгч тэнгуүттэй харьцуулшгүй. Элизабет хонгор минь ингэж буу яар. Чи хорвог тэр чигэрэн сайн сайхнаар солонгоруулж хардаг зантай. Энийг ч онцгойлж ялгадгүй. Ер нь хин нэг өөнтөглөж байхыг чинь санахгүй юм байна. Гэхдээ би бодлоо л хэлдэг. Яг энэ цан чинь л миний гайхлыг төрүүлдэг юм. Саруул ухаантай мөртлөө бусдын тэнэглэл дутагдлыг олж харахгүй гэдэг чинь юу гэсэн үг вэ? Шулуун шудраг ааш зантай хүн хаасайг л таардаг. Гэтэл элдв дүр эсгэлгүй, ангирч гайхуулалгүйгээр бусдаас хүн сайн сайхныг олж хараад баг зэрэг хачирлаж ярихыг зөвхөн чи чадна. Элизабет ноён Бинглид талтай болж үлдсэн ч харин эгч нартан дотроо дургуулгачээ. Сэргэлэн ухаан, хатуу ширүүн зан ааш. Дээр нь энэ орой нэгч эр бүжигт ураагүйгээс болоод бусдыг ажигласаар оройг өнгөрөөсөн тул Бингли авхаа нарт сэтгэл дундуур үлдсэн юм. Тэд хэдийгээр инээд хөөртэй өөгүй харагдавч муухан нөх ихэмсэг бардамлыг нь Элизабет харин анзаарсан. Царайлаг боловсралтай 20-с дээш мянган хөрөнгөтэй дээдсийн хүрээлэлд орц гарцтай амжилттай арилжаа 8-аар хөлжснөөс гадна ерөөс Бингли авгийнхныг умардынхан ихэд хүндэлдэг зэрэг олон нөхцөл шалтгаанаас үүдээд мэдээж таруухан цагнах үндэслэл тэдэнд байхгүй л дээ. Эцгээсээ олон зуун фунт өвлөж үлдсэн залуу ноён Бингли үл хөдлөхөд хөрөнгө оруулах талигачин санааг төрлөх хүнлэгтээ айл хэдийн хэрэгжүүлж эхэлжээ. Гэвч нийт сантайг нь мэдэх хүмүүс нүсэр байшин цэлгэр эдлэнтэй боллоо гэд үр хүүхэдтэй өвлүүлж үлдэх хэсэх, ер нь Незерфилдэд доктортой суурших хэсэгт нь эргэлзэнэ. Хоёр эгчийн нэг нь хараахан нөхөрт гарч амжаагүй бол нөгөө нь бэл муутай мөртлөө их санаатай ноён Херцийн гэргий болсон юм а. Эгч нар нь бас өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөтэй болохыг мөрөднө.
Гэтэл дөө одоохондоо тэдэнд юу ч илүүчлэхгүй байлаа гэд залуу ноёны хөрөнгийг захиран зарцуулах эрхээс татгалзах санаа тэдэнд мэдээж үгүй. Ноён Бингли бүр насанд хүрээгүй байхдаа Незерфилд эдлэнг магтах хэн нэгний яриаг хальт сонсчээ. Хожим эндхийн газар болон байшинг хагас цаг орчим үзэж харангуйтаа шууд гэрээ хийсэн байна. Хэдийгээр тэс ондоо зан ааштай боловч тэр Дарситэй дотн өхөрлөн. Өөрийнх нь яг эсрэг буюу нийтж элен далангүй тахимдуу аашин зан нь Дарси тэгэхэд таалагддаг юм. Харин Бинглид бол Дарсигийн гуйвшгүй аран шин хэрэг болдог. Бас Дарси их ухаалаг нэгэн. Хийнцэр хямсгар ааш авир дээрээс ихэмсэг, буйртай, өөнтөгч зан нэмэгдснээр Дарси төвчгийн аргагүй нэгэн болжээ. Бингли бусдын сэтгэлийг гойд татагтаа итгэх бол Дарси харин бусдыг гутааж доромжлохын ирмэг дээр дэнжигнэж явдаг хүн. Яг энэ шалтгаанаар бүжигт цэнгүүнийг тэд өөрөөр хүлээж авсан билээ. Бинглид бол зочид тааламжтай, бүсгүүчүүд царайлаг, хүмүүс урайлгхан анхааралтай, уур амьсгал задгай сайхан. Бенед авхаа бол тэнгэрийн элч шиг санагдсан. Гэтэл Дарсигийн хувьд тэд бүгд хөдөөгийн болох хүмүүс мэд санагдан уйдхарлжээ. Бенед авхаа царайлаг нь үнэн боловч үргэлж инээмсэглэхт бол дүүнгдүү санагдав. Бинглигийн хоёр эгч Жэйнийг таалж илүү ойр татан танилцуул цохилтой гэж олноос онцолсноор цаашид ноён Бинглитэй илүү татансах үүд хаалга эгчийн өмнөд нэгэнт нээгдэв. Бүлэг 5. Бенедийн хамгийн ойрын хөрш нь Лукасын гэр бүл юм. Ноён Лукас өмнө нь арилжаа намаагаар хүлжиж бас онцгой гавья байгуулсны төлөө эзэн хаанаас Хүлэг баатрын одонгоор шагнуулж явлаа. Гэвч 8-чны ба Хүлэг баатрын алдар харшлах тул нэг л өдөр хоёуланг нь орхин энд ирж сууршаад ганцаар бодлогоширж өдрийг өнгөрөх болжээ. Хэдий алдар цуудаа явсан ч хүн бүрт анхааралтай, нөхөрсөг, тус чигээр үлдсэн тул эндхийн хүмүүс түүнд дуртай. Хатагтай Лукас аятайхан аштай сайхан хүн ба хөрш Бенедиктийг ихэд хүндлэн. Тэдний 27 настай ууган охин Шарлотта нь Элизабеттай их ойр татан найзлах аж. Хоёр гэрийн эмэгтэйчүүд бүжигт цэнгүүн бүрийн дараа хошуу албан ховж үе ярих дуртай тул маргааш өглөө эрт яаран уулзжээ. Хатагтай Бенед Лукас авахад төрүүлж хандлаа. Шарлотта, чамаг ноён Бингли ихний бүжигт урьсан аятай эхлэл байлаа. Тэр ч тийм ээ. Гэхдээ түүнд хоёр дахь хос нь илүү таалагдсан бололтой. Ямар тааж энд цугларсан олон үзэсгэлэн тогтоос хэн хамгийн их таалагдж байгааг асуухад мэдээж Бенед авах. Өөрийг бодооч хэрэггүй. Гэхийн би санамсаргүй сонссон. Бурхан минь тэгэж хэлээ юу? Тэр арай. За яалааг заан болгоод явах уу? Гэхдээ Элизабетийн санамсаргүй сонссон яриа бүр ноцтой тийм үү? Тэр ноён Дарси. Өөрөө сонирхол татгаар хүн биш хадлаа. Хөөхи Элизабетийг минь элдвэр хилдэг нь юуч билээ дээ. Бас тэгээд Элизабетийг урьж бүжиглэхээс татгалцсанд нь дургу хүрээд байх юм гэж Шарлотта санамсаргүй царайлан үгээр хатгана. Харин би урьлаач түнтэй хизээч бүжиглэхгүй гэдгээ тайван амлаж чадна. Хэмээн Элизабет яаранд оролцов. Уг нь бардамнал химээх нүглийг төвчдггүй. Гэхдээ ноён Дарсигийн хувьд хөнгөлж үзэх шалтгаан байна. Өндөр угсаа гаралтай, баян чанилэг. Нэр хүндтэй залуу ноён өөрийгөө дүүлэлгүй яах вэ? Товчхондоо түүнд бардамнах эрх нь бол байгаа гэж Лукас авхаа зүтгэн. Тэр ч тийм. Хэрвээ миний бардамлалыг хүндөөгүй бол би түүнийг дуртаяа өршөх байлаа гэж Элизабет хариулв. Бардамнал бол түгээмэл нүгэл. Миний уншсан бүхнээс үзэл хүн элдвт хорхоосох нь элбэг ба намхан хүлцэнгүй цөн. Хэдийгээр адилхан гэж боддогч алдар нэрийн хинэрхэл ба бардамнал хоёр тис хондоо. Хүн ямар ч алдар нэргүй мөртлөө бардам байж болно. Алдар нэр гэдэг нь бусад хүмүүс таны тухай ямар бодолтойг харуулах бол бардамнал нь хүн өөрийгөө юу гэж боддгийг харуулдаг. Химээ шинжээчийн авьяастаа ихэд итгэх Мэри ярианд оролцов. Зочид буцах хүртэл тэд энэ талаар ярилцав. Бүлэг 6. Бүжигт цэнгүүний дараа Незерфилдийнхний зүгээс Лонгборд нь бүхий л дэг чаягийн дагуу хариу айлчлал хийжээ. Бингли авха Херц хатагтай нар энэ айлын хоёр том охиныг зөвхөн сонжохоор ирсэн бөгөөд ээж нь тэдэнд өвчхийн аргагүй бүдүүлэг бусад охид нь тоохын хэрэггүй ял шал санагджээ. Рейн тэдний айлчлалыг агуу найрсаглал химийн хүлээж авсан болон Элизабет харин тэднийг ихэрхүү амтас гэж тооцоод нэг их тоосонгүй. Гэхдээ хатагтай нарын анхаарал нь ноён Бинглигийн анхаарлын тусгал учраас эгчийнхээ өмнөөс баярлана. Ноён Бингли цаашид уулзах бүртээ Жэйнээр улам их бахархах болов. Эгчт нь хайртай болсныг Элизабет ойлгохын зэрэгцээ ховж үеийн бай болохооргүй тийм хэмжээнд цаваа хатуу чанга төвчээр заах эгчийнхээ өмнөөс баярлана. Энэ тухай Шарлотта найздаа бас ярив. Хайр сэтгэлээ бусдын нүднээс нуух нь сайн эсхийг мэдэхгүй юм. Ирчүүд заримдаа хит бат цайзаас залхах нь бий. Эмэгтэй хүн татан сэтгэлээ бусдаас тэр тусмаа хайртай хүнээс нуугаад байвал харилцаагаа бат бөх байлгах боломжийг алдаж мэднэ.
Чиний эгч Бенгли таалагдсан нэлт. Гэхдээ Жейн өөрөө туслахгүй бол энэ нь хайр биш. Шохорхол чигээрээ үлдэж мэдэх аюултай. Чамаас ялгаатай Жейн өөрт нь хэр татныг ноён Бенгли мэдэхгүй шүү дээ гэж Шарлотта өглөнө. Тэ хүнлэнгийн бие хүртэл ойлгочиход байхад эмэгтэй хүн өөрт нь татан болсныг анзаармаар юм да. Ойр ойрхон уулзвал анзаарах л байх. Гэтэл тэр хоёр хамтдаа тимчих байдаггүй. Голдоо олны дунд тайван ярилцах боломжгүй нөхцөлд уулзаж байгаа. Тэгэхээр Жейн хорон бүрийг ашиглаж ноён Бенглиг өөртөө уйж авах хэрэгтэй. Яг уу, баян хүнтэй. Ер нь хинтээ ч хамаагүй бошуухан гэрлэхийг хүсэж байгаа бол чиний ярих зөв. Гэтэл Жейнд тийм санаа зориг үгүй. Тэгээд ч түнтэй танилцаад ердөө 2-7 хонож байгаа тул ноён Бенгли өөрт нь хэр дотн болохыг мэдэхгүй байна. 4 удаа хамт бүжиглэж, манад нэг уулзаж, бас 4 удаа хамт оройн зог барьсан төдий. Бүхэл бүтэн 4 өдөр шиг хамт өнгөрөөсөн гэж нөгөө талаас нь харж сур. Жохон гэрлвэл удтал нарийн судлахаас илүү онноо. Энэ дээр дор аз жаргалтай амьдрах эсхийг хин ч урдаас таашгүй. Сууд биений 10 хуруу шиг мэддэг боллоо гэд аз жаргалтай амьдрах баталгаа биш. Угаас хүн байнга хуурч өөрчлөгддөг тул гэрэлсэн хойноч эсрэгээр дургу болж болно. Тоонтоо гэж толгой холбох хүнийхээ дутагдлыг баг мэдэх тусам сайн гэж би боддог. Эгчтэй анхаарах Элизабет өөрөө харин ноён Дарсигийн бодлыг эзэмдэж эхэлснээ мэдээгүй юм. Дарси анх Элизабетийг харахтаа айтайхан бүсгүй юм гэж бодоод өнгөрчээ. Дахин уулзахдаа өмнө төгшнүүдээр санджав. Бас ч гэж сэтгэл булаам царай зүстийг нь хүлээн зөвшөөрч амжаагүй шахуу байхад Элизабетийн дэгжин хар нүдний цаваа харц айл хэдийн ховстоо тавихаа болов. Дарсигийн өмнө төгшнүүд бүсгүйн бие галбирын тэгш химээс ганц нэг дутагдал илрүүлсэн ч ерөнхийдөө хөнгөн шингэн хийнцэр сайхан галбиртайг анзаарсан юм аа. Ааш хараншин шулуухан мөртлөө чамин сэтгэнэл нь ирэхгүй ховстно. Харин бүсгүй өөрөө Дарсиг адсах шиг айстай гэж бодсон хэвээр бөгөөд түүний нүдэнд хамт бүжиглэхээс халшрам царай муутай бүсгүй харагддаг гэдэгтээ итгэнэ. Дарси биений тавхаатай танилцах санааг айл хэдийн тээснэр яриаг нь чих тавих болов. Ноён Лукасанд болсон хүлээн авалтын үеэр Элизабет өөрөө бас үүнийг анзаарсан юм. Шарлотта минь энэ Дарси миний бусдаа ярихыг чих тавин сонсонгоо их доогтой хараад байна. Би түнд бүхнийг харж мэдэж байгаагаа дуулгана. Элизабет хэлснээр тэр дор нь хэрэгжүүлж билээ. Тун удалгүй ноён Дарси дахин гитэж ойртохыг мэдээд яран дундороо гинэт эргэн харж асуулт тавснаар тооны урд өмнө нөх бүх үйлдэл хөдөлгөөнийг анзаарснаа харууллаа. Ноён Дарси, би хурандаг Меритонд хүлээн авалт зохион байгуул гэж сайн ятгаж байгаа үстэй. Та хэтэрхий шахаж байх шиг эмэгтэйчүүд та нарын сэдвийг хүндэхдөө хүч ордог байх. Та эмэгтэйчүүдэд ямар их дургуулах нь вэ? Элизабет удахгүй өөрөө доог тавхны бай болноо. Гэсээр Лукас авхаа ярианд оролцоод Элизабет, би хөгжин бэлдээ. Энэ ямар утгатай чи мэдэж байгаа шүү дээ. Чи хаач хиний ч өмнө хамаагүй хөгжимдөж дуулах дуртай хүн. Хувь шилдэг дуучдыг сонсож, эрхэлдэг тийм сонсогчдыг эрхлүүлэх хүсэл алгаа. Гэвч Лукас авгаа гуйж ятгсаар түүнийг зөвшөөрүүлж чадав. Элизабет гоц гэхээргүй ч хайтайхан дуулдаг юмсан ч. Хоёртаа дуулж бас олон хүн дахиулахыг хүссэн ч түүнийг цаашид Мэри орлов. Мэри бол Бенитийн охид дундаас хамгийн гинэн томоогүй нь билээ. Шинжлэх ухааныг шамдан судлах тэрбээр хичээл сэтгэлээхэн үр шимийг хүртэх их дуртай. Харамсалтай нь бурхан түүнд авиас ба мэдрэмжийн аль алийг хайрласангүй. Альваад шамдууж төгс гэдэгтээ итгэх яцархуу нэгэн болохоос цааш хитэрсэнгүй. Тэгээд Элизабет дахин дууллаа. Арга барилын тал дээр дүүгээсээ дутууч, амьд чөлөөтийн тал дээр илүү дуулна. Мэри бас мөчөөгөө өгөхгүй дахин тайзан дээр гараад хит хитэн Ирланд, Шотланд дуу дуулахад ганц нэг хүн ихэд таашаажээ. Ноён Дарси дуу хөгжим сонсож бүжиглэх олныг цаг дэмий үржин гэж дуугүй зэмлэх шиг янтааж зогсно. Ноён Уильям хэдэн үг салхаар төхөж ирэхийг хүртэл анзаарсангүй. Лус их хөгжилтэй байна аа. Бүжиг гэдэг дээдсийн хүрээлэнхний нэг хэмжүүр юм да. Та нэгin талын мэдлэгтэн хидэгт эргэлзэхгүй байна. Бүжиг ууган дээдсийн хүрээлэнхнийг бусад давхаргынхны нүдэнд үлгэр загвар болгож харагдуулдаг. Гэвч үүндээ зэрлэгүүд хүртэл бүжиглдэг шүү дээ. Та Меритонд миний бүжиглэхийг харсан байлгүй. Гэхдээ би хааны ордонд гүйж очиод бүжиглээд явдаг хүн бишээ. Анаах шиг бүглүү газарт ирсэн тань ерөөл юм да. Иймэрхүү ерөөл түгээхээс болж өгөл зайс хийдэг. Та Лондонд байшинтай байхаа. Дарси дуугүй толгой тохино. Энэ үед Элизабет тэр хоёр дээр ирэхийг хараад ноён Уильям тал засав. Хонгор Элизабет авхаа. Та яхаараа бүжиглэхгүй явж идэг үлээ. Ноён Дарси, би танд бүжгийн шилдэг хамтрагчийг танилцуулъя. Ийм хөөрхөн авхаатай баг зэрэг бүжих боломжийг бүү алдаарай гэж хэлэнгүүд гарыг нь өргөд ноён Дарсид барихад тэр баахан твцэн ч тос чалхав. Бүсгүй харин ухарч алхаад надад бүжиглэх хүсэл хөчөөхөн чалга. Арай намайг бүжгийн хамтрагч хайж явна гэж бодоогүй байлтай. Залуу ихэд эмзэглээд хамт бүжиглэхийг гуйхад авхаа дахин татгалзсан хариу өгөөд нүдэн гялсхийн цааш иргэв.
Тэглээгээд ноён Дарси гомдож сүйд болсонгүй. Тэр жуумалцаад дахин бодлогошрох үеэр Бингли авахад өгөж ирлээ. Ийм хүмүүсийн дунд олон үчиг утга учиргүй өрсөндөө та шаналж байгаа. Би ич мөн адил. Ямар ч өөр баяргүй. Дэми бахан шууган. Энтхийн хүн энцрүүд. Хинч биш мөртлөө давлуу юм. Та буруу ярьлаа. Нэг хөөрхөн хөөхний дэгжинүүд надад хичнээн их баяр баясгалан хайрлсан тухай бодож зогсноо. Тэр бол Элизабет Беннет авахынууд. Тэр үү? Би бүр гайхчлаа. Баяр баясгал хайрлаад удаж байна уу? Би тэгэд танд хизээ аз жаргалыг өрөөх вэ? Намайг өрөөхийг чинь мэдэж байсан юм аа. Та ингэж хэлж байгаа бол асуудал аль хэдийн шийдэгцэх хэрэг. Гэхдээ сэтгэл татам хадам ээжтэй болно гэдгээ мэдэж байна уу? Гэж авхаа югөөд. Залуу харин түүний югөөг юр хайхарсангүй. Тэр зур Бингли авхаа хизээж зогсохгүй мэт хил амаа билүүднэ. Бүлэг 7. Ноён Беннет үл хөдлөх хөрөнгөөсөө жилийн 2000 фунтын орлого олно. Даанч тэр удам залах хүүгүй болохоор ёс боломжлын дагуу бүх өмч хөрөнгөө холын хамаатны нэгэн эрд гэрээслэхээс аргагүйд хурч огтой айл хэдийн гос олгосон хүн юм аа. Хадагта Беннетийн тухай талигаа цэцгийн өвлүүлсэн 4000 фунт. Уг нь одоогийн түүний амьдрах юм маягт хангалттай боловч харин нөхрийн орлогын дутууг нөхөж мэдээж чадхааргүй юм аа. Хадагта Беннет нэг ихчдийн түүний эцгийн хуулийн пост хөлсөөр ажиллаж асан Филипстэй гэрлээд өдгөө Мэритонд амьдрна. Бас нэг ах нь Лондонд Оватом худалдааны посттэй юмсанч. Беннетийн гэр бүлийн амьдрах Лонгборн тосгон Мэритон хотоос ердөө ганц бэрийн зайтай тул эдний охид тэр тусмаа тарих толгоогоо элдвэр гашгалж амжаагүй байгаа баг охин Кити, Лиди хоёр нагац дээрээ байсгийгээд айлчилж очно. Хэдий бөглөө газар боловч тэд ам хуураа эргэж ирсэнгүй. Энэ удаад ч бас өвлийг өнгөрөхөөр Мэритонд ирж хуарагнасан морь цэргийн хорооны тухай догдолж шулганалтсаар эргэж ирэв. Үүнээс хойш нагац ихч хадагтай Филипсийн точих тоолондоо илүү сонирхолтой мэдээ тээх боллоо. Удалгүй тэд цэргийн дарга нартай танилцаж амжив. Ноён Филипс тэдэнтэй дотн танилцаж гэртээ үе үе урих болсон учраас тэр юм. Энэ нөхдийн хувьд урд хажид эдлээгүй таашаалын ундрах болж өгснөөр цэргийнхний тухай сэдвээс өөрийг ярихаа болжээ. Гялалцсан хоёрыг дуулгаас ондоо юуж тэдний харцаг болохаа байв. Нэгэн өглөө энэ сэдвэр ээлжид удаага шуналгоналтхыг сонссон ноён Беннет баахан дургуулчихжээ. Та хоёрын яриа зөндөө сонслоо. Хэрвээ би урд та хоёрыг тэнийг гэж зөвхөн сэжгэлдэг байсан бол одоо бүр мөсөн тэгж үнэвшлээ. Кити ичингүрч дууга хурахад Лиди харин огт тоолгүй Ахмад Картерыг магтсаар сууна. Маргааш Лондон явхаас өмнө амжиж өнөөдөр уулзмаар байгаагаа хүртэл хэлээд авав. Энэ үед хадагтай Беннет тэсэлгүй ярианд оролцлоо. Хонгор минь төрсөн огтой тэнгэрэн дуудахыг чинь хараад би бүр гайхлаа. Манай хүүхдүүд бүгд ухаалаг. Эцэг их шигээ нэхур байхыг баг жаахан огтоос шаардаж яана вэ? Надад хүртэл улаан дөрөн тувцтай ирчүүдийг хараад соль орох шахаж явсан үе биш үү? Жилийн 5-6 мянган орлоготой ирээдүйтэй хин нэгэнд хурандаад миний охид хаалагдвал надад л дургуутсах зүйл байхгүй. Яг энэ үед нь том охинд нь хаягалсан цахаа барьсаар зарч орж ирэв. Незерфилдээс илгээсэн юмсанч тэсэж ядах ээжийнхээ шаардлагаар Жэйн цахааг уншлаа. Хонгор найз минь, манай ирчүүд өнөө орой цэргийн дарга нартай уулзахаар явсныг далимдуулан игч бит хоёр таныг оройн зогт урж байна. Кэролайн Бингли гэжээ. Ээжээ, би сүхтэргээрээ явж болох уу? Гэж Жэйн царайчлаа. Тухгүй бороо орох нь. Талбай ажилд морь чухал хэрэгтэй байгаа юм аа. Гэтэл тэнгэр муудаа чи тэнд хоноход хурч мэднэ. Тийм болохоор зүгээр морио унаад яв. Ингээд Жэйн морь унахаас аргагүйд хүрлээ. Жэйнийг нүднээс дөнгөж талд орохдоо зэрэгцээд аадар бороо асгарч билээ. Дүүнээр агчаа өрөвдөх бол төлөвлөгөөнд бүтэж Жэйн борооны улмаас тэдний хонох болсны төлөө ээж нь харин гийж суув. Тэдний ирчүүдийг сүүх тэргээрээ явсан гэж хадагтай Беннет таамаглана. Незерфилдэд илүүчлэх тэрэг морь байхгүйг тэр сайн мэдэж байв. Ингээд охиноо яаж игээд тэнд хонуулах төлөвлөгөө нь амжилттай болжээ. Бороо тасралтгүй асгараад энэ үдэш бүүдгэр бүрэнхий байлаа. Маргааш өглөө Незерфилдээс өөр нэгэн цахаа ирэв. Элизабет минь өчигдөр шалд нарснаас болоод өглөө би маань тавгуудлээ. Тэд намайг дээрдэх хүртлээ замд гарч болохгүй гэцгэн. Бас намайг Джон Симчид үзүүлсний дараа зөвхөн явуулна гэсэн. Уг нь хоолой хуурашиж толгоо өвдөхийг тооцвол би дайжгүй байгаа. Игчин гэжээ. Ээжээсээ ялгаатай нь игчтэй тоглоомгүй санаа зовх Элизабет тэрэг гаргаж өгөхгүй байлаач эргэл дээр очихоор шулуудав. Морь унах дургуут бол явахаар шийдлээ. Л тэнийг юм. Цул шахва болсныг харахгүй байна уу? Незерфилдэд нүд халтармаар заван болоод очино гэж ээж нь дургуутсан. Би ямар үзмэр болохоор очиж байгаа юу? Жэйнийг ирэхээр явж байна. Гурван бэр явхан алах тийм хэцүү биш ээ. Өгөөмөр сэтгэлтэй чинь сайн хэрэг. Гэхдээ алхан бүртээ ухаанаар дэнслэх хэрэгтэй. Хичээл зүтгэл үр дүнтэйгээ дүүцэх ёстой.
гэж Мэри сургасан бол Кити Лиди хоёр Мэритон хүртэл бараа болохоор зүтгэснээр гурвал хамт замд гарчээ. Хоёр дуу нэгэн цэргийн даргын байшин руу яаран салж одоход Элизабет тарайн талбай туулж ургамлын шивээгээр шургаж шалбааг дээгүүр хараасаар урагшлана. Эдлэнгийн бараа тодрох үед царай цогхиж оймс бохирдож шагаа янгнаж байлаа. Бенет авхаа 3 бээр газарт шавар шавхаа дундуур туучиж ирсэн нь хатагтай Херст ба Бингли авхаа нарын хувьд гинтийн бэлэг болжээ. Тэд хэдийн найрсгаар өгтөвч дотроо харин жигшиж байгааг нь Элизабет мэдлэхүү дээ. Ноён Бинглигийн хувьд цаанаа нэг дотн ээлдэг аашилж тоглож нарихыг хичээнэ. Харин ноён Дарси амаа үдээд авхаа үнэхэр ихчийн төлөө 3 бэрийг явган туулсан уу? Эсвэл өөр зориг байна уу гэж гойрдон шанална. Харин ноён Херст цай уухаас өөрийг бодохгүй суув. Бенет авхаан бие зовёртой хоноод өглөө халуурч эхэлсэн тул хэвтэр торсон тухай түүнд хэллээ. Элизабетийг орж ирэхэд өвдснөөс гадна гэрийн эздэд төвөг утсандаа зовнох Жэйн ихэд баярлаад гарыг нь илж билээ. Өглөөний цайны дараа эгчт нь ингэтэл анхаарал тавьсны төлөө тэднийхэнд талархах сэтгэл төрж байгааг Элизабет мэдэрлээ. Удалгүй эмч ирж үзлэг хийгээд ханад хүрсэн тул хэвтрийн дэглэн баримталж ийм уух ёстой. Гэхдээ айж имих зөвлгөө гэлээ. Жэйний толгой эргэж халуурах тул зөвлгөөг дахаас өөр арга байсангүй. Элизабет харин эгчийн дэрэгдээс огт холдоогүй юм. 3 цаг болоход Элизабет харахаар адгаж эхэллээ. Бингли авхаа түүнд сүйх тэргээс санал болгохыг сонсоод Жэйн ч бас явахаар зүтгэв. Тиймээс авхаа санаагаа өөрчилж эндээ үлдэхийг Элизабетээс гуйхад хүрчээ. Элизабет энэ хүсэлтийг чин сэтгэлээс талархан хүлээж авав. Хоёр авхаа тодорхойгүй хугацаагаар Незерфилдэд саатахад хүрсэн тул элчийн даашинз илгээх тухай захаа барьсаар зарц тэднийх рүү одлоо. Бүлэг 8. 5 цагт гэрийн эзэгтэй нар хувцас солихоор яваад 6 хагаст Элизабетийг ширээн дөрөв. Жэйни биеийн байдлын талаарх гэрийн эздийн түүний дотор ноён Бинглигийн чин сэтгэлийн асуултанд Элизабет олигтой хариулж чадсангүй. Зочин ханаад хүрсэн нь гонсоомоор таагүй явдал гэж хоёр хатагтай халагласнаа. Яраа нь халтарч өөрсдөө харин өвчин зовлонд нин дургу тухай баахан ам халав. Энэ гэрийн гишүүдээс сэтгэлд татна ганц хүн нь ноён Бингли байсан юм. Бусд нь өөрийг нь урилгагүй зочин тооцож дургуулахад байх шиг Элизабетэд санагдана. Энэ хооронд Бингли авхаа ноён Дарслитай ярилцаж хатагтай Херст бас хажуугаас нь оролцоо завгүй байв. Харин ноён Херстийн тухайд идэж ууж тоглохоос өөрийг боддгоо залхуу нэгэн бололтой. Оройн зог дуусангууд Элизабет эгчтэй очихоор явлаа. Түүний ард хаалга хаагдахтай зэрэгсэн Бингли авхаа хил амаа билүүдэв. Энэ зочин аимшигтай хаш авиртай шазран бардан хүнтэй хідэн үг сольж чадахгүй. Донж мэдрэмж гоо үзэглэн гэхээр өнгөө гэдэл хатагтай Херст түүний хэлсэн бүхнийг дэмжинэ. Урдан алхахаас өөр ич хийдгүй хүүхэн юм биз дээ. Өнөө өглөөний яг зэрлэг хүн шиг болчихсон төрхийг нь хизээж мартахгүй юм байна. Би инээд хараа гэж барьсан шүү. Яахаараа наашаа ирдэг юм бэ? Их чинь ханаад тумад усангууд тэр алхалтын дасгал хийж ил явдаг. Үсээ эсэгсээ илгэж ирээд л. Дотор банцлан хүртэл тэр чигээрээ шавхаад бохирдсан байл билээ. Би л ав тийм юм анзаарч хараагүй. Тэрийн дэрхтээ их аятайхан ялдам харагцаан гэж ноён Бингли дургуулхна. Ойр ганцаараа хідэн бээр туулж шавар шавхаа туучснаар тэр юу харуулах гэсэн юм бол ёс зүй мэдэхгүй. Хөдөөний хаан гамтан гүжүүд бие тогчин хийх үйлдэл. Чтэй хайртай хүний хийх үйлдэлээ гэж ноён Бингли эсэргүүцнэ. Ноён Дарси танаас асууя. Гинэ цовхрон гарч ирсэн тэр бүсгүй энэ мэд инээдтэй байдалд таны яриад байдаг өнөөх дэгжин нүдний гэлбаг бүрэн өгөө хийсэн байх та гэж Бингли авах үг хаяв. Яостой үгүй. Уудтал явган алхснаас болоод эсэргээр бүр их ялалцаж байсан. Эвгүй намгүй мориход хатагтай Херст эвдэхээр ярав. Би Жэйн Бэний давхад их тогтносож байгаа. Хэр сайхан бүсгүй. Даанч ийм ээж аав дүү нартай нь харамсалтай. Тэгээд юу гэжээ? Ямар тэглээгээ царайд өрхөн муудчих биш гэж Бингли дургацна. Муудахгүй л дээ. Гэхдээ дээдсийн хүрээллийн хамгийн адгийн хүнтэй хүртэл гэрлэх боломжийг нь үгүй хийж байна гэж Дарси үг авчулав. Жэйни би дээрдэж шалаагүй болохоор Элизабет хичээгээ орой болтол сахив. Нам онцсон гэдэгт нь үнэмшсэний дараа энэ айлхны хүндлэх үүднээс доошо бууж ирэхэд бусд нь хөзөр тоглож суулаа. Элизабетийг бас урьсан ч мөрөө тавих мөнгөгүй тул их ядарсан гэж шалтгаалаад ном шагаахыг дээрд үзнэ гэв. Ноён Херст шавж харсан хүн шиг түүнийг гайхан ширтэнэ. Элизабет авахаа хөөцрөө ичээх штэг. Тэр зөвхөн номноос таашаал авдаг хүн. Номон дуртаагаараа алдартай гэж Бингли авахаа зарлав. Надад ингэж магтуулах юм уу зэмлүүлэх шалтгаан үгүй. Агуу уншигч биш. Би босод олон юмнаас таашаал авдаг. Өчтөө ихчигээ асархаас бас таашаал авч байгаа.
Удахгүй илааршингууд бүр их таашаал авна. Уг нь би номын сандаа илүү олон номтой байсан бол танд их таашаагдах байж дээ. Энэ тал дээр хойрог нэгэн болохоор дандаа хитгэн ном амжиж унших хүн дээ. Би гэж ноён Бингли талж асуув. Нэрээ аав яагаад ийм цөөхөн ном үлдээснийг би гайхдаг юм. Гэтэл ноён Дарси таны номын санд хичнээн ариун билээ дээ гэж Бингли ахва шогширно. Өөрөөр байх аргагүй. Манай удмын олон үеийнхэн цуглуулсан хойндоо гэж залуу маадгар хариулв. Гэхдээ та санг аривжуулахад онцгой хувь нэмэр оруулдаг. Та байнга шинэ ном худалдаж авдаг шүү дээ. Гэр бүлийн үйлсийг үл ойшоовол гэмт хэрэг болно. Үл ойшоохоо. Таны алдартай удмын сүр сүлдийг нэмнэ гэвэл ямар өчөөхөн үйлс байлаач та ойшоох хүн. Чарльза. Чи өөрийн гэсэн харш босхтойгоо озомжирээ ноён Дарсигийн Пемберли шилтгэнтэй ядаж төстөө байх тал дээр хичээгээрээ дээ. Уул барлан гэвэл бүтэхгүй учир хэрв ноён Дарси зарна гэвэл Пемберлиг худалдаад авчихсан дээр. Ингээд таны дүү Дарси авахаа энэ нэг жилийн дотор бүр том болсон байх та. Тийм жаахан мөртөө бие удирдах чадвар шарансан гэд өстө 13 их шахан. Үлдэр хуур дээр өөгүй тоглоно гэж Бингли авахаа магтав. Залуу ахуй нар өв тэгш болоход хэрэгтэй тэр их төвчээрийг ер хаанаас олдог байна. Өнөөгийн охид уурангой имсэг зурж хээлж нэг хийж хатгах авьяастай. Бараг бүгд тэнгэрийн илчил гэсэн үг хэмээн ноён Бингли үг нэмнэ. Өв тэгш охиныг илтгэх чиний дурссан шинжүүд нэрээ бараг бүгдэд байх тул өөр ямар нэг онцгой зүйлгүй байлаач чамд тэнгэрийн илч болж харагдахаар юмсан ч. Гэхдээ би чиний тэдгээр үлэмжтэй санал нийлэхгүй. Миний танилын хүрээ асар өргөн атал өв тэгш гихчгээр охид 5-3-нд багтнаа гэж Дарси хариулв. Өв тэгш эмэгтэй тухай таны үнэлэмж хэтэрхий чанга юм байна гэсээр Элизабет гинэт ярианд оролцлоо. Би үнэхээр энэ ойлголтод ихийг багтаана гэж Дарси хариулв. Би бас өв тэгш хүн маш цөөн гэж бодож байна. Хэрэг үлэг бутамаг болсон жирийн хүмүүсээс онцгойрч ялгархгүй бол түүнийг өв тэгш гэж нэрлэх аргагүй. Юуны өмнө хөгжим, дуу, уран зураг, бүжиг, хэлний гүнзгий мэдлэгтэй байх ёстой. За тэгээд дүр төрх шараншин, алхаа гიშгэ зогсолт суулт, дууны өнгө хүртэл бусдаас ондоо байвал зохино гэж Бингли авахаа зохиж хэлв. Таны зөв, дээрээс нь шаргуу их уншлагын эцэст шүүрдэж аваад өөрийн болгосон онцгой үзэл санаатай байх ёстой гэж Дарси нэмлээ. Оо за, танд тийм танил нэр байх аваас би ястай гайхнаа. Би лав тийм хүнтэй учирч явсангүй. Олон янзын авьяа сонирхол увдас чамрахлыг ээж бүрдүүлсэн хүнийг би хувьдаа мэдэгч үгүй гэж Элизабет хариулв. Хадагтай Херст ба Бингли авахаа нар түүнийг эсэргүүцэж тийм эмэгтэйчүүдийг таньдаг тухай ам уралдуулан дуржигнуулж гарсан ч ноён Херст хөзрөө мартсныг сануулснаар яриа намжиж харин Элизабет удалгүй тэднийг орхин гарч явлаа. Өөрийгөө муучлах замаар ирчүүдийн анхаарлыг амжилттай татдаг эмэгтэйчүүдийн тоонд энэ Элизабет Беннет гарцаагүй багтана. Гэхдээ тэний галууны иймэрхүү арга чарга ихэн хор хөнөөлтэй гэж Бингли авахаа Дарсид хаяглан хэллээ. Сэтгэл болоом хатагтай нарын хэрэглэх альбаа уур чадвар угаас хор хөнөөлтэй. Ханцуулсан хутга бүхэн жигх шүүртэй гэдэгтэй адил. Элизабет дахин орж ирээд эгчийн биед орцсон тул энэ өрөөнд цаашид сууж чадахгүйгаа дуулгалаа. Ноён Бингли эмч Джонсыг дахин дуудыг гэхэд хөдөөгийн эмчийн ур чадварт эргэлзэх хатагтай нар Лондонгоос залж авчрах ёстой гэлцгээв. Эцсдээ үр цайтал харцнахаар шийджээ. Санаа зовж байгаагаа гайх хатагтай нар удалгүй дуулж эхэлсэн бол Бингли харин байж суух газраа олж чадан холхингоо өвчтөе эгчтөө хоёр бүх талаар анхаарах ёстойг байнга сануулна. Бүлэг 9. Эгчигээс ахиж шүнийг өнгөрөөсөн Элизабет түүний бие дээрдсэн тухай мэдээг өглөө дамжууллаа. Гэхдээ ээжийг заавал ирүүлэх ёстой гэсээр хатагтай Беннет хоёр баг охиноо дагуулснаар даруй ирцгээв. Жэни бие доордох цагаар ирсэн бол хатагтай Беннет бөөн сүр дуулан тарих байсан гарцаагүй. Гэтэл одоо байдал нэгэнт дээрдэж айх юмгүй болсон байх тул сэтгэл тайвшраад гэртээ харих тухай Элизабетийн хүсэлтэнд бүр мөсөн ил арчтал мүдгүй тул энэ найрсаг аль дахиад хэсэг хэвтэх хэрэгтэй гэж хээвник хариулсан юм аа. Түүндээ зэрэгцэх шахуу хүрэлцэж ирсэн эмч мөн хэвтрийн дэглэн барих ёстойг санууллаа. Хатагтай Беннет зоогийн танхимд урагдж очсон хойноо хүртэл энэ санаагаа дахин чанга тунхагласны дараа Незерфилдэд удах хэсгийг ноён Бинглигээс сургалж бас амжив. Их адгуу хүн хэрв Незерфилдийг орхихоор шийдлээ гэхэд 5 минутын дараа хэрэгжүүлнэ. Гэвч одоохондоо энд хэсэг зур амьдармаар санагдаад байгаа гэж ноён Бингли хариулна. Таныг ажигласны эцэст тийм зан аршинтай хүн гэж дотроо таамагласан минь зүг байжээ хэмээн Элизабет цохож хэллээ. Таныг бусдын зан аршинг анхаарч судалдаг гэж ёстой бодоогүй юм байна. Эсвэл энэ тал дээр би сонирхол төрүүлсэн бололтой.
Мэдээж хэцүү төвхтэй ааш харин шиг аж ах илүү сонирхолтой. Гэлээгээ тийм арин шин танихаас илүү үнцэнтэй гэж битгий бодоорой. Хөдөө нутаг таны судалгаанд багдах бизээ. Учир нь хөдөө гэдэг гойд юмгүй хүмүүсийн цомхон хүрөө шүү дээ. Гэсээр Дарси ярианд оролцов. Гэхдээ хүн бүр байнга өөрчлөгдөх тул өдөр тутам түүнээс ямар нэг шинэ хүнийг олж харж болдог юм аа. Хэмээн Элизабет хариулв. Тийм шүү. Хөдөө ч тутуугийн өөрчлөлт байнга болж байдаг. Ноён Бингли, танд хөдөө илүү дээр санагдахгүй байна гэж үү? Гэж хотын сагсуучуудад нутгаа цагаатах боломж гарсанд баярлах хатагтай биений тасав. Миний хувьд өнөөдөр байгаа тэр газараа орхимооргүй санагдаг тийм л зантай хүн. Хот хөдөө айл нь өөрийн гэсэн даваа талтай. Би хувьд заяа төргөөр очсон газар бүрээ таалдаг. Та нийтж хүн болохоор тэрээ. Гэтэл тэр ноён гэсний хатагтай Дарси руу толгоос ижээд хөдөөг анхаарах хэрэггүй гэж боддог хүн юм байна. Ээжээ, та буруу ойлгоод байна. Тэр зүгээр л хөдөө газар хот шиг олон янзын хүн байхгүй гэсэн. Тэгж ярихад болбол энэ улсад манайхаас том гүнлэг цөөн шүү. Манайх гэдэг айл гэхэд 24 гэр бүлтэй харилцан зоог барьдаг. Бингли зөвхөн Элизабетийг хүндлэх үүднээс төв царайлав. Их чинь харин доогтой энийгээд Дарсиг тавлан ширтлээ. Элизабет ярианы сэдвийг өөрчлөхөөр яарч түүний эзгүүд Шарлотта Лукас авахаа ирсэн эсгийг асуулаа. Өчигдөр автогоо ороод гарсан. Тэдний охид ажилсаг хүмүүжил сайдаач царай мотай. Ээж нь манай Жэйний хөөрхөн татархдаг юм. Сагс урах муухач Жэйний ховор царайлаг гэдэгтээ марах хэцүү. Бүгд л тэгж ярьцгаадаг. Дөнгөж 15 настай байхад нь хотын нэг ноён ухаан ангүй дурлаж билээ. Нас баг гэрлэх санал тавиагүй байх. Гэхдээ Жэйн зориулан хит хитэн аятайхан шүлэг бичиж байсан юмдаг. Хайрын тэгсгээд л дуусан. Ийм хүмүүс олон байдаг. Гэхдээ хайрыг унтраахад яруу найраг их үр дүнтэйг анхын олж тогтоосон юм бол доо гэж Элизабет хэлв. Яруу найрагч нь эсрэгээр хайрыг тэтгэгч юм биш үү? Хэмээн Дарси гайхаж асуув. Бат бүх эрүүл нандин хайрыг тэтгэдэг байх. Гэтэл хэврэг хоосон зуурдын хайрыг шууд боомлно гэж. Дарси түүний хариултыг сонсоод инээмсэглэв. Аз бодлоход хатагтай Беннет яриаг цааш үргэлжлүүлсэнгүй. Хоёрын хоёр охин нь энд түр амьдрахад хүрч төвөг учруулсны төлөө ноён Бинглигээс уучлалт гуйгаад сүйх тэрэг бэлтгийг тушаалаа. Явах цаг болсныг мэдэнгүүтээ ээжигээ дагаж ирсэн хоёр ахва яаран шимнэлтж гарчив. Эцэст нь Лидия Низерфилдэд бүжигт цэнгүүн зохиох тухай амлалтыг нь Бинглид сануулв. Бас амлалтаа биелүүлэхгүй тохиолдолд нэрээ шившиглэх тухай нэг их ёсорхолгоо дурдаад авлаа. Лидия бол 15 настай эрүүл чирэг аятайхан царай төрхтэй шооч охин билээ. Ээжийн онцгой харийг хүлээх тул айл хэдийн ирчүүдийн дунд эргэлдэж эхэлсэн. Гүндүүгүй хээш аггүй ухарч буцдаггүй зан нь Меритонд хадам ахынд нь зоог барихаар ирэх офицеруудад тун таалагдана. Эг чи их таны ларшингууд бүжиг цэнгүүн зохиох огног би танаас асуух болноо гэж залуу хариулв. Мэдээж Жэйний идэгрэхийг хүлээцгээе. Тэр хооронд Ахмад Кертерч Меритонд эргэж ирж амжина. Дараа нь би хоорондоо Орстерос бас таны жишээг дагахыг шаардах санаатай байна. Зочдыг буцангууд Элизабет хичээгээ сахихаар гарав. Энэ орой ноён Дарси дахин дууга хурааж таг дүнсийлээ. Бүлэг 10. Маргааш нь эндхийн амьдрал яг өмнөх өдөр шиг өнгөрлөө. Ганц цайлгаа нь Элизабетийг орой зочдын өрөөнд орж ирэхэд тэд хөзөр тоглосонгүй. Ноён Дарси захаа бичиж Бингли авах хажууд нь зогсоод дүү охинд нь минь дамжуулж байхаж. Элизабет нэхмэл байранд тухалж аваад Дарси тэр хоёрын яриаг таашаалтай чагнана. Бингли авах Дарсигийн бичих цаастай байнга зуралдах хэрэгцээ, хурдан жигэд татлах чадвар, сэтгэл хөдлөм урт цахаа бичих талаар магтаж, охин дүүгийнх нь ятга хөгжим тоглох, ширээ засах авяасыг онцолж, удахгүй уулзах хүслээ илэрхийлж, өд үзүүрлэж өгөх санаачлаг гаргах зэргээр тасралтгүй дурчигнуулахад ноён Дарси харин тухай бүрт ницах ажээ. Урт захыг төвгүүд хэрэлдэг хүнийг бичлэгийн хэм маяг бас сэтгэл татан байж таарна гэж Бингли авах гандан буурахгүй үргэлжлүүлнэ. Яруулайн дүүмин Дарси төвгөө бичдэг хүн өрөөсөө биш. Тэр хитрхи боловсралтай тул дор хаяж дөрвөн үедээ үгсийг байнга сонгож эсэргээрээ төвөгтэй бичдэг юм гэсэр Бингли ярианд оролцов. Аха, та харин санаад багтангүй хаашааш бичдэг хүн. Сурсан бүхнээ мартаа зогсохгүй. Болж өгвөл үг бүрийг хураангуйлна. Бодол санаа морь шиг давхих тул цаасан дээр болгож амждаггүй юм аа. Тэгээ эдлминий захааг уншихад утга авцалтаагүй санагддаг байх. Ноён Бингли, таны даруй зан хинийч гарыг мухарлахаар юм гэж Элизабет бас үг нэмэв. Даруй царайлах нь бусдыг төөрөгдүүлэх хүчтэй зэвсэг. Гэтэл үнэндээ дутуу дулмаг сэтгэлгээ юм уу? Дам сагсуурлын хэлбэр төдий байдаг гэж Дарси дуурав. Тэнийхээр миний өчөөхөн даруй зан энэ хоёрын нүглийн айланд хамаарах вэ? Дам сагсууралд хамаарнаа. Очин чи хааш байдлаа сэтгэлгээний хурд ба түүнийг цаасан дээр хайнга буулгадахтай холбоотой гэж үздэг. Энэ бүхэн чиний хувьд үн цэнд чанар биш юм гэхэд
Адаглаа сонирхолтой санагддаг. Төгс үрдэнг чухалчилдгүй хүн хурдангуй сэтгэлээр гайхуулдаг зантай. Жишээ нь хэрэг хүсвэл 5 минутын дотор эндээс явж чадна гэж чи өглөө гайхуулахдаа өөрийгөө магтаж байна гэж тооцсон. Би хувьдаа ингэтэл яарахыг сайн зүйл гэж бодохгүй. Адаглаад өчнөн ажлаа цалгар дуулахад хүрнэ. Арай ачдээ. Гэтэ би тэгж хэлэхдээ чин үннийг ярьж байгаадаа итгэлтэй байсан. Тэгээд бүсгүүчүүдийн өмнө өөрийгөө дөвүүлгэсний төлөө зэмлэж болмооргүй юм да. Тэрч тийм ээ. Гэхдээ чиний яаш авар босод хүмүүсийн адил ердөөл завшаанаас хамаарна. Мориндоо мордчиход байхад чинь нэг найз таарад 7 хоногийг эндээ өнгөрөхийг гуйл чи түүний үгийг дагаа зогсохгүй бүтэн сар саадаж ч мэдэх хүн. Гэхдээ найз нь шийдвэрээ өөрчлөхийг гуйхад даглаа гэхэд болохгүй нь юу байна гэж Элизабет өмөрөв. Уг нь өөрчлөхөд хурц буй шийдвэр хэр чухал болоод тэд хэрэг дотн анд нөхөрвэ гэдгийг эхлээд тодорхойлох ёстой юм аа гэж Дарси хариулв. Ээж тийм. Аль вэ нарийн ширийн бүхнийг тодруулцгаая. Энэ тохиолдолд хоёр найзын нуруу туруу бие галбир хүртэл чухал шүү. Жишээ нь хэрв Дарси ийм өндөр том биетэй байгаагүй бол би түүнийг тоохгүй. Би түүнээс айдаг юм шүү дээ. Ялангуяа тодорхой газар ба орчин нөхцөлд жишээ нь түүний гэрт тэр тусмаа нэм гаргийн үдэш түүнийг өөр хийх ажилгүй байх цагаар. Ноён Дарси инээмсэглсэн ч үнэндээ бол тун их эмзэглэж байхыг Элизабет анзаарсан тул дагаж инээсэнгүй. Бенгли амдын маргаан таалагдахгүй бол намжаах санаатай байх шиг гэд Дарси анив. Магадгүй угаасаа маргаан бүр сөргөлдөөн болдог. Хэрэв Бэни тавхаа та хоёр хийг хийлцгээ болчихволч би баярлаад эндээс явлаа. Таны хүсэлтийг гүйцэлдүүллээ гэд надад хохирох юм алгаа. Тэгээд ч ноён Дарси цагтлаа дуусгах боломж гарна гэж Элизабет хариулв. Дарси цагтлаа дуусгаад Бенгли авахаа Элизабет хоёроос дуулж хөгжимдхийг гуйлаа. Бенгли төгөлдөр хуур дээр дуртаяа сув. Хадагта хэрс тэр хоёрын хослон дуулах хооронд Элизабет тагтан дээгүүр тарааж тавьсан нооттой дэвтрүүдийг хаанга эргүүлэнгээ ноён Дарси өөрийн ширтээд байхыг анзаарсан юм. Энэ гойд хүнд бахархал төрүүлж чадна гэж тэр мэдээж төсөөлж ч зүрхлэхгүй шүү дээ. Гэтэл зөөлөн харснаас мэдрэгдэх анхаарал дургуутслаас үүдэлтэй гэх бодол бүр итгээд гаж санагдана. Тогтож ядан үсчих сэтгэл нь энэ залуу ойрын хүрээлийн бусад хүнд байхгүй буруу зүрөг чамаас олж харжээ гэж шивнэн. Гэхдээ тийм байлаа гэхэд Элизабет юр тоохгүй. Ямар түүнд хайртайч биш. Түүний цаашаалыг хүртэхэд санаа тавих хэрэг юусан бilé. Бенгли авахаа нэгэн хэвийн санагдахгүй гэсэндээ хэд хэдэн Итали бас Шотланд дуудуулаад ав. Ноён Дарси тэр хооронд Элизабетэд өгөхөд шалангай Шотланд бүжиглэх хэсгийг хоёрынтой асууж хариу аваагүй тул гайхан хөмсөг өргөлөв. Та надаас тгий гих хариу сонсонгод мэдрэмжгүйг минь хорчоонтой гайхмаар байна уу? Гэтэл би бусдын хүсэн хүлээж байгааг хясах дуртай. Би танд хэлье. Бүжиглэмээргүй байна. Харин одоо зурагч нь хүрвэл намайг зэмэл. Үнэхээр зүрхэлгүй. Энэ даруй хариултыг сонсоод Элизабет мэл гайхав. Элизабет өнөөдөр нэрээ бачтай хэл болон байх тул аргагүй. Элизабет Бэни тавхаагаас өөр хинч сэтгэлийг нэгтэл эзэмдэж чадсныг Дарси санахгүй юм. Хэрвээ энд байгаа зарим хүн Элизабетийг сэвтэж өгөөгүй бол айл хэдийн ялагдаж мэдхэр болсноо Дарси ойлгов. Бенгли авах хангалттай сэжигч хар сэртэй нэгэн билээ. Тэгээд Жэни биеийг хурдан дээрдээсэ гэж жолоогүй хөснө. Зөвхөн тэр тохиолдолд Элизабет ихчигээ дагаад эндээс арилах тул аргагүй. Бас урлагүй зочин Дарсиг дургу болохын тулд шаргуу оролдоно. Элизабеттэй гэрлээ гэхэд ямар муу үр дүнтэйг тоглоом шоглоомоор цовоож иргэн. Түүнтэй хийх хурмынхаа домогт цагаар хилээ зууж явах хэрэгтэйг хадам ээжтэй сануулнаа гэж найдаа. Дөө охтон цэргийн дарга нарын араас гүйж бус аашилтгийг анхаараарай. Бас бурхан Элизабет Бенитийг бие тоогцсан хидр ашир харангүй шагнасныг анхаарна биздээ гэж маргааш нь Дарситэй модод гудамжаар зугаалж халахдаа Бенгли авахаа шоглов. Гэр бүлийн амар жимэр амьдралаа хэрхэн зохиох тухай таны зөвлөгөө ингээд дуусв. Бас Элизабетийн хүргийг бүтээх зураачийг хайхдаа аатгаж ярах хэрэггүй шүү. Очин түүний дэгчнүүдийг захын нэг зураач зурчихгүй. Нэрээ амаргүй. Ялангуяа харцыг нь гарах бүрч хийцүү. Өнг хэлбэр дэрүүгээр сормосыг бол их загвараас нь хуулж болно. Яг энэ үед хатагтай хэрст Элизабет хоёр болон тойрсоор гарч ирлээ. Нэг ч үг хэлэхгүйгээр цэцэрлэг рүү зугтах чинь шудраг биш ээ гэж хатагтай хэрст жүмжлүүлэнгүүтээ Дарсигийн сул гараас сугдаж ав. Нарийн зам дээр зөвхөн 3 хүн игнэж багтах тул Элизабет ард нь ганцаар сугарлаа. Дарси твдэв. Бүгдээрээ гол зам руу гарцгаая. Хэрэггүй. Та нар эндээ үлд. Их сайхан харагдаж байна шүү. Илүү хүн зохирлыг идэнэ. Сайхан зугаалаарай. Элизабет ингэж өрөөгөөд бошоохон тэднээс саллаа. Ганц 2 хоноод гэртээ харин гэхээс өгтөл баярлана. Жэни би эрс дээрдсэн тул
Энэ орой түүний өрөө ганц 2 цаг зөрөгтэй орхиж болно.